Nigga. Nigga. High class, nigga. 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 Hey, what's up, guys? Shit. That's official. За яа манайхаа Crypto Pojing-ийн цоо шинэ эпизод эхлэхээр бэлэн болоод байна. Тэгээ яагаад цоо шинэ эпизод гэж байгаа вэ гэхлээр цоо шинэ мэдээллүүд энэ эпизод дээр бид нар та нартай хүргэх болно. Тэгээд сүүлийн 7 хоног ер нь сар сүүлийн жил бараг л ер нь Basan Farm-тай ер нь зурлалцаар байгаа л одоо шинэ ажиллаад бүр ингээд наран түлэгдээд айр суулаач. Тий, улаараа миний бүр нүд ингээд буруулаарч яасан чи мэдэхгүй. Тэгээд тиймэрхүү байна. Гэхдээ яг хуу шинэ ондоо шинэ ажлуудтай шинэ оноо хугацаар бэлэн байна. Тэгээд өнгөрсөн 7 хоног манай офисынх манай багийнхан ковидос болоод гэрээсээ ажиллацгаасан байгаа. Тэгсэн ч гэсэндээ манай ажил бол үргэлжилж явсаар байсан байгаа шүү. Тэгээд бидэнтэй хамт байгаад баярлалаа. Тэгээд яг одоо өдөө сууж байгаа та бүхэндээ ч гэсэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн эпизод дээр юу ярмаар байна гэсэн бэ гэхлээр өнгөрсөн 7 хоног бид нар дугаарыгаа юугаар хийсэн байгаа? Zoom-ээр хийсэн байгаа тийм. Инхээ library-гаас би офс дээр ганцаараа сууж байгаа, инхүүштэй сууж байгаа. Zoom-ээр хийсэн байгаа. Тэгээд Zoom дээр тэр эпизод дээр Pojing дах зоосоо оруулсан байгаа. Тэгээд Isle of Man бас Pojingсан байгаа тийм. Яа. Таатай мэдээллүүд байгаа. Тэгээ та өмнөөс Pojing-аас согж ирсэн. Rose-аас 90 өссөн байгаа. Rose амар өссөн байгаа тийм. Тийм танк шиг л Rose нэрээ. Тэгээд үзэж амжаагүй хүмүүс нь энэ бичлэгний сүүлд ороод үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр мэдээж амлсан ёсороо Pojing дах зоосыг Discord-ийн премиум гишүүд маань YouTube дээр гарахаас өмнө хамгийн түрүүнд олж мэдсэн байгаа. Тэгээ өнөөдрийн Pojing дах зоосыг ч гэсэндээ бас премиум дээр тавигдсан байгаа шүү манайхаа. Тэгээ ерөнхийдөө яадаг вэ гэхлээр крипто зах зээл маань маш хурдан явагддаг тийм. Ийм учраас мэдээллийг цаг тухайд нь хүртгэл маш чухал байдаг шүү. Тэгээд хэрвээ та нар сонирхож байх юм бол премиум Discord-ийн линкийг энэ видеоны доор оруулсан байгаа. Энтэй холбоотой асуултууд бас байх юм бол комент дээр үлдээж болно шүү манайхаа. Джек энэ төр шинжээчтэй нийлж чад эдгээр лайв tweet хийгээд бодоолсон. Өчигдөр нэрэд гисэн мэл шүү дээ. Яа өчигдөр өглөө биткойн яг 42 үлээ 41-ээс яг унахыг яг таамаглаад шорт ороод арилжаанд ороод бас нэлээд ашигтай 700% ашигтай гарсан гэж зүгээр амар болчихно. Яа тэр бол гайхалтай тий. Манай премиум дээр өстө бөө юм болчихно. Тоглоомч юу. Yes sir. За тийм. Тэгээд ийм байна. Шинэ цоо шин зүйлсүүдээсээ дурдаад явах юм бол манай вебсайт дээр ороод үзвэл та нар нэг юм шинжлэгдсэнийг харж болох байгаа. Тэрний юу вэ гэхлээр sheet map буюу манай road map хэсэг маань шинжлэгдээд энэ жилийн эхний улирлуудын төлөвлөгөөний жагсаалтыг гаргасан байгаа. Тэгээд нэмэгдсэн жагсаалтыг та бүхэн ороод харах боломжтой. Энэ дэлгэцэн дээр бас инхүүш оруулах гэж найдаж байна. Тэгээд эндээс яг онцлоод дурдах юм юу байсан бэ гэхээр энэ төрлөөрөө яг Монголд хамгийн анхны сервис гэж хэлж болохоор ерөнхийдөө олон газрууд, олон компаниуд хамгийн анхны гэж хэлэх дуртай байдаг шүү дээ, тий. Одоо Монголын хамгийн анхны тэд гээл, тий. Яг энэ төрлөөрөө бол Crypto Pojing маань яг жинхэнэ утгаараа Монголын хамгийн анхны цэвэр shitcoin-ыг гаргасан, хамгийн анхны хоосон амлалтгүй зоосыг бас гаргасан. Тэгээ нэмж хэлэхэд тэгэхээр хамгийн анхны яг юу юм бэ гэж та нар бодож иж магадгүй, тий. Энэ яг юу юм бэ гэхлээр Crypto Pojing багаас та бүхэнд Poopy Farm-ыг танилцуулж байна. Poopy Farm нь юу юм бэ гэхлээр FAS гэж бид нар нэрлээд байгаа. FAS нь гэж юу юм бэ гэхлээр FAS буюу Farming as a Service гэдэг цоо шинэ үйлчилгээг санал болгож эхлэхээр болсон багада маш баяртай байгаа. Маш том мэдээ гаргаж байгаа гэж ойлгож байгаа. За тэгээд SaaS гэдэг Software as a Service гэдэг үйлчилгээ байдаг те. Тэрнтэй адилхан Farming as a Service буюу одоо хамгийн энгийнээр тайлбарлах гээд оролдъё л доо те. Жишээлбэл Инхээ маань маш олон Монгол компаниуд одоо зоос гаргаж байна те. Тэрнтэй холбоотойгоор Инхээ маань зоос гаргахаар шийдсэн байна. Тэгээд зоосоо гаргаад 20 тэрбум төгрөг босгочлоо. Тэ 20 тэрбум төгрөг босгоцсон байна. Тэгээ байжсан чи яасан гэсэн чинь уналт ороод иржээ. Тэ уналт ороод ирснийхэн дараа нь яасан гэсэн чинь ягаад уналт орж ирсэн бэ хинж мэдэхгүй л дээ. Гэхдээ магадгүй алт мөнгөөр баталгаачсан тэ магадгүй хоосон амлалт ихтэй зоос байсан юм билүү тэ хинж мэдэхгүй шүү дээ. Тэгээ ямар ч байсан уналт ороод ирчих тэ. Тэгээ байжсан чинь зоосыг нь авсан хүмүүс бас бодно шүү дээ тэ ямар байдалд орох уу тэ. Хийсэн юм нэг алга тэ чимээгүй тэ нэг итгэвтэй биш. Ингээл байгаль лээ те 20 тэрбум төгрөг нь яг юун зарцуулагдаад байгаа нэх ойлгомжгүй. Магадгүй зоосоо зараад гарна. Эсвэл тэгээд тэр чихээр нь барьсаар байгаа л үлдэн шүү дээ те. Нэг ашиг бол байхгүй те. Одоо үйлчлүүлэгчт нь зоосны хооллрууд те. Хооллрууд нэх ашигтай биш гэж ойлгож байгаа. Тэгэхээр ийм байдлаас ерөнхийдөө ангижраад салахын тулд инхээ маань яах ёстой вэ гэхлээр яаж болох вэ гэхлээр одоо манай баг руу хандаа те. Crypto Pojing руу хандаад яах нь вэ гэхээр hey guys танаа Poopy Farm-д ч оролцъё те. Энэ зоосоо ингээ зүгээр байлгаж ийснаас farming те staking function нэг чинь хэрэглээ бид нар функцтэй болгоё тий. Бид нар энийг чи хэрэглээд оролцмоор байна тий. Бид нар ч гэсэндээ ингээд та нартай хүл нийлүүлэн алхмаар байна тий. Ашиг хийж явмаар байна. Ийм функц
нэгээд өгөөч. Тэгээ ослуудаа сонгоод танаа Puppy Farm дээр гаргаад хин хиндээ ашигтай болгоё гэсэн хүсэлт явуулж болохоор байгаа шүү манайхаа. Тэгээд тэгэхээр энэ үйлчилгээ маань мэдээж юу авчирч ийн гэхээр нэг ч код бичих шаардлагагүйгээр тэгээд deploy хийх ажлыг CryptoPotion-д даатгаад хин хиндээ ашигтай боломжийг авчирч байгаа шүү манайхаа. Компанид ашигтай, одоо зоос эзэмшиж байгаа хүмүүстэй ашигтай. Тэгээд CryptoPotion-д баш ашигтай гэж болох юм тий. Яг зөв. Монгол төслүүдэд бид нар юу санал болгож байгаа вэ гэхээр одоо зүгээр худалдаж аваад нөгөө exchange дээр хадгалаад байгаа тий эсвэл wallet дотор хадгалаад байгаа нөгөө зооснуудаа өнөөдөр farming-тэй болгох тий LP үүсгээд одоо нөгөө staking гэж ярьдаг тий бид нар channel дээр байнга ярьдаг тэр нөгөө видеон дээр ярьдаг тэр бүх функцүүдийг өнөөдөр та бүхэн өөрийнхөө төсөл дээр санд болох боломжтой болж байна. Тэгээд тэрний кодыг одоо тий бичих тэгээд тэр одоо хүсэж байгаа тэр farming чинь бий болгох тэгээд Puppy Farm дээр оруулж ирэх гэх ажлуудыг бид нар манай баг хариуцж чинь тэгээд бид нартай холбогдоод энэ үнэхээр сонирхож байна. CryptoPotion багтайгаа хамтраад энэ дээр нь оролцъё гэсэн хүсэлтэй хүмүүс байх юм бол info@cryptopotion.cgmn руу хүсэлтээ явуулж болно. Тэгээд дээрэс нь бид нартэй бусад чаналуудаар холбогддог хүмүүс байх юм бол шууд холбогдоод тэгээд уулзалтаа тий төлөвлөөд тэгээд уулзаад ярилцаад тэгээд бүгдээрээ энэ ажлыг ингээд хийх боломжтой болж байгаа. Тэгээд үгээр айгуу багч байна. Дээрэс нь 3 дахь өглөө манай Чикагогийн цагаар өглөө 9-өөс Монголын цагаар 3 дахь орой 11-ээс манай Puppy Farm маань ингээд албан ёсоор нэгдэж байгаа. Тэгээд Puppy айл хэдийн худалдаж авсан. Тэгээд одоо энэ Puppy чи яах гэдэг нь staking чи юу болоод байна гэж асууж ирсэн усаастаа бид нэр зориулаад staking нэ тэгэхээр албан ёсоор нээж байгаа. Тэгэхээр золоон төрлөөр Puppy stake хийж болно. Нэгт Puppy дангаар нь stake хийж болно. Хоёрт Phantom-тай нийлүүлээд stake хийж болно. Гуравт USDC буюу stablecoin-тэй нийлүүлээд хийж болно. Дээрээс нь бидний bullish байдаг гэхдээ харах хүмүүс ч ямжаагүй Band protocol-ийн Band-тай нийлүүлээд хийж болно. AnySwap-ийн Anyтэй нийлүүлээд хийж болно. Дээрээс нь Chainlink-ийн линктэй нийлүүлнэ, Spooky Swap-ийн бүүтэй нийлүүлнэ гэсэн иймэрхүү 7 опшнтойгоор 7 сонголттойгоор хэлж байна. Тэгээ цаашдаа ч гэсэн нэмэлт сонголтууд гарч ирнэ. Тэгээ дээрээс нь бид нар Pupsig дээр нэмж хийх ажлууд бас байгаа. Тэрийг та бүхэн харах юм бол манай юунаас харж болох боломжтой байгаа. Шинээр гарч ирсэн roadmap дээр байгаа. Roadmap буюу sheetmap-аас харах боломжтой байгаа шүү манайхаа. За тэгэхээр хамгийн том announcement-удаа ерөөхдөө хийцэн. Хэдүүлээ Puppy дах зоосоо ярихаас өмнө ерөөхдөө bullish байгаа нэг зоосыг дурдъя гэж бодлоо. Rubik гэх зоос энэ Rubik гэдэг зоосыг манай community санд байдаг од ерөөхдөө хамгийн түрүүнд надад бас санд болгож инхээ нэг сайн хараад өгөөч гэж хэлсэн байгаа. Тэгээд энэхүү төсөл маань юу бол ямар боломжийг бий болгож байгаа гэхээр 10500 төрлийн asset-ийг Ethereum, Binance Smart Chain, Polygon, Matic, Avalanche, Moon Phantom, Harmony, XDAI chain гэдэг энэ олон блокчейнүүд дээр бүгдээр ингэ холбосон тийм DEX-ийг гаргацсан байна. Тэгэхээр ерөөсөө л Uniswap руу ороод яаж арилжааг хийдэг яг тэрнтэйгээ адилхан маш олон блокчейнүүдээс зүгээр хүссэн зооснуудаа шууд худалдаж авах боломжтой ийм сонирхолтой ийм DEX төсөл гарсан байгаа. Тэгээд Rubik маань өөрсдийн гэсэн зоостой. Тэгээд одоогийн байдлаар хийсэн ажлууд нь маш их таалагдж байгаа. Тэгээд эдгээр ер нь юун дээр илүү фокус хийгээд байгааг нь докс руу ороод уншаад харж болно. Тэр нь юу вэ гэхээр бусдад төслүүдэд вебсайтн дээр өөрсдийнхөө зоосыг ерөөсөө шууд худалдаахаа авах боломжтой тийм DEX-ийнхаа нөгөө нэг user interface гэж яригддаг. Тэгээ урдлынхын хэсгийн шууд ингээд вебсайтн дээр оруулаад ингээд интегрейт хийх боломжтой. Тэрийг болохоор widget гэж ярьдаг байхгүй. Одоо бид нар Samsung барьдаг усуд байх юм бол дээрээс нь iPhone дээрээ сүүлийн апдейт хийсэн усуд байх юм бол нэг widget tool гэж гараад ирээд байгаа шүү дээ. Одоо өөрийнхөө home page-н дээрээс гар утасныхаа нүүрэн дээр нэг дөрвөлжин хэсэг гаргаж ирээ те. Тэр чинь магадгүй мэдээний хэсэгч байд юм уу, юуны хэсэгч байд юм те. Яг тэрнтэй адилхан та ямар нэгэн та токентэй холбоотой төсөл бол өөрийнхөө вебсайтн дээр нөгөө арилжаатай холбоотой зүгээр ингээд хэсэг нэмчих болно. Тэгэхээр нэгсэндээ таны зоосыг авах гэж байгаа хүн танай вебсайтнаас гарч явах шаардлага байхгүй. Тэгээ шууд энэ Rubik exchange-ийг ашиглаад зоосыг ч авах боломжтой болно гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө Rubik дээр бид нар UI дээр нь Puppy авалбаасаар ерөнхийдөө нэмэх ажлыг золбоо хариуцаад хийж байгаа. Дээрээс нь бид нар вебсайтн дээр туудахгүй та бүхэн үүднээс Spooky Swap руу ороод заавал Pupsig-ийн вебсайтаас гарч иж нөгөө Puppy-г авах боломжтой байдлыг гарч авдгийг болиулаад шууд нөгөө Pupsig-ийн вебсайтн дээр авах боломжтой болох гэж ажиллаж байгаа. Тэгээд энэ хүү төслөөс нэлээд сонирхолтой санагдлаа. Market cap-ийн хувьд ерөөсөө 21 хэдхэн сая долларын үнэлгээтэй market cap-тэй ийм төсөл байгаа. Тэгэхээр энэ хүү зоосыг яг сонирхоорой гэж санд болгож байна. Тэгэхдээ Puppy дах зоос биш. Дараагийн Puppy дах зоос маань юу гэхээр Bancor-ийн BNT яг зөв. Ticker symbol нь BNT. Тэгээд энэ хүү төсөл маань хамгийн анхны AMM буюу одоо liquidity pool гэж ярьдаг, LP гэж ярьдаг ойлголтыг хамгийн анхны зах зээл дээр гаргаж ирсэн. Тэгэхээр centralized exchange дээр биш, blockchain дээр хоёр токены хооронд нь арилжиж болдог тэр хүү схемийг хамгийн анх гаргаж ирсэн төсөл маань Bancor юм аа. Тэгээ яг гэсэн дээрээ DeFi гэдэг зүйлийн эхлэлийг ч магадгүй Bancor төсөл өөрөө дангаараа тавьсан байх магадлал өндөртэй. Тэгэхээр DeFi юунаас эхэлсэн бэ гэхээр DEX-ний төсөл, дээрээс нөгөө нэг зээлийн төслүүдээр эхэлж исэн байхгүй. Тэгэхээр зээлийн төсөл дээр бол хамгийн түрүүнд гарч ирсэн модуль төслүүдийн нэг нь ETHLand гэж байсан. ETHLand маань одоо Aave гэж болсон. Бид нар Aave дараагийн ерөнхийдөө видеонуудаараа ярилцсан. Энэ удаа Bancor ярьж байгаа. Bancor маань тэгэхээр DEX-ний төслийг хамгийн их гаргаж ирсэн төсөл байгаа. Тэгээ Bancor маань impermanent loss буюу хоёр зоосыг оруулж хийгээд тэгээ нэг зоос нөгөө нэг хамт хийсэн зоосондоо орхиод одоо чинь А зоосыг Б зоостой хийнгүүт А зоос нь төрүүлээд Б-гээ орхиод ингээ өсчингүүд яадаг вэ гэхээр хүн нөгөө А зооснаас авах байсан өсөлтөө бүрэн хэмжээгээр нь авч чаддгүй. Тэгэхээр тэрнээс болж орж ирж байгаа тэр алдагдлыг юу гэж ярьдаг вэ гэхээр impermanent loss буюу одоо төр зүрийн алдагдал гэж ярьдаг байхгүй. Тэрхүү алдагдлыг яг ингээ блокчейнийхэн түвшин дээр яг smart contract-ийн кодныхын түвшин дээр нь ерөнхийдөө шийдүүлж
газрын төсөл маань юу байсан бэ гэхээр Bancor байсан байгаа. Тэгээ одоо Bancor маань зоосыг оруулаад тэгээд тэр нөгөө хамгаалтыг өгдөг. Нэгсэнд одоо нэг төрлийн даатгал байхгүй юу? Impermanent loss гэдэг зүйлээс даатгал өгдөг. Тэгвэл нь тэр даатгалын хэмжээ маань өөрөө хязгаартай байсан. Тэгвэл нь тэр хязгаарыг байхгүй болгож байгаа. Тэгэхээр юу болж байгаа вэ гэхээр infinite pool буюу одоо тийм хязгааргүй том poolтай болж байгаа. Дээрээс нь том хийж байгаа өөрчлөлт нь юу гэдэг вэ гэхээр LP дээр pair-ууд маань дандаа 2 зоосоор орж ирдэг. Одоо Poopsгэл ч гэсэн ерөнхийдөө 2 зоосоор орж ирнэ. Нэгсэнд та Poop нэг бол USDC-тэй нэг хийн, нэг бол Poop-тэй Phantom-тэй хийн, нэг бол Poop-тэй Any-тэй цуг хийн гэдээ явж байгаа. Bancor дээр ч гэсэн тийм, Uniswap дээр ч гэсэн тийм. Одоо Bancor-ын дараагийн том явж байгаа шинжилтээр юу болох вэ гэхээр бүх зооснууд бүгдээр ингээд хамтдаа нэг том ингээд нэг тийм orbit шиг юм pool шиг юм дотор орчихно. Ерөнхийдөө видеон дээр та бүхэн хайлт нөгөө презентацаас нь харах бах. Тэгэхээр яах вэ гэхээр хоёр пуулын хооронд арилжахаар route гэдэг зүйлээр одоо чинь ингээд автобусны буудлаар ингээд автобус дамжиж суудаг шиг тий. Та эсвэл ингээд вагон дамжиж суугаад явдаг шиг нөгөө нэг юм пэрүүд дамжиж арилж байгаа хийдэг. Одоо жишээ нь таны авах байгаа пэр чинь ингээд яг хоорондоо нийлсэн пэр байхгүй. Энд нэг зоос байж идэг. Таныхын авах байгаа зоос чинь байж байгаа юм бол энэ пэрүүд ингээд дамжаад үсээд яваад идэг байхгүй. Тэнгүүд тэгэх шаардлагагүйгээр шууд нэг удаагийн дамжлаар нэг удаагийн үсрэлтээр гэж ерөнхийдөө хэлээд байгаа байхгүй. Hop буюу үсрэлтээр нэг удаагийн үсрэлтээр шууд авах байгаа зоосноосоо А зооснос Б зоосоо шууд авах боломжтой. Энийг болохоор Omni Pool гэж ярьж байгаа. Энэхүү апдейт бол маш гайхалтай том апдейт болж байгаа. Дээрээс нь dual sided rewards буюу ихэнх farming ban яаж явдаг вэ гэхээр LP хийлээ нэг зоос урамшуулт авна. Одоо болохоор 2 зоос урамшуулт авах боломжтой болж байгаа. Тэгэхээр энүүгээр дамжуулаад юу ямар боломжийг бий болох вэ гэхээр Bancor-д ороод ганцхан BNT-г урамшуулт авах биш өөр нөгөө бусад төслүүдийн ч гэсэн зоосыг урамшуулт авах боломжтой болоод эхэлчихэж байгаа. Тэгэхээр энэхүү апдейтууд маань маш том апдейтууд ерөнхийдөө явж байгаа. Тэгээд хамгийн анх AMM буюу LP гэдэг ойлголтыг DEX гэдэг ойлголтыг ерөнхийдөө зах зээл дээр авчирсан энэхүү мундаг багийнхан үргэлжлүүлэн энэ DEX дээр явж байгаа хамгийн том хувьсгалуудыг үргэлжлүүлэн хийсээр байгаа. Тэгэхээр энэ Bancor гэдэг төсөл бол зах зээл дээр ерөнхийдөө миний бодлоор бол маш undervalued. Одоо юу руу ороод CoinGecko-ро ороод хэдүүлээ үнийн шалгах юм бол $3.20-тэй зах зээлийн үнэлгээ нь болохоор 816 сая. Fully diluted market cap нь бас яг адилхан 816 сая. Тэгэхээр нэгсэндээ нэмж инфляцаар одоо энэ төлөөс нуугдж зоос орж ийн гэсэн асуудал байхгүй. Ягаад гэвэл зах зээл дээр нэлээд удацсан одоо established болсон гэж англиар ярьдаг. Тэгээ нэлээд тогтцсон танигдсан ийм төсөл байгаа даа. Тэгээ энэ 816 саяыг одоо бид нэр CoinGecko-ро ороод топ төслүүдтэй жишээ нь харьцуулах юм бол Luna-гийн market cap 26 тэрбум, Shiba Inu гэдэг meme зоос те 15 тэрбум, Chainlink 12 тэрбум гих мэтлэнгээ явж байгаа. Uniswap буюу одоо Bancor өрсөлдөгч зах зээл дээр DEX-ийн төсөл дээр тэргүүлдэг. Бидний бас буужинтараа өмнө сонгож ирсэн төсөл маань 7 тэрбумын market cap-тай. Uniswap ерөнхийдөө 7 тэрбумын market cap-тай учраас Uniswap-ыг нэг юу 100 нугарна гэж бол хэлж болохгүй байхгүй. Харин Bancor-ийн хувьд бол одоо чинь Uniswap дээр ирлээ хэд дахиад 8-9 нугарах ч гэдэг юм уу. Тэгээд иймэрдүү боломжууд бол харагдаж байгаа. Тэгэхээр дээрэс нь явж байгаа хамгийн том апдейт нь юу байх вэ гэхээр Bancor маань multi-chain буюу ганцхан Ethereum blockchain дээрш бусад нөгөө layer 2 solution-ууд дээр гарч ирнэ гэж ярьж байгаа. Layer 2 гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр Ethereum blockchain энд байлаа. Ethereum айгу удаан гүйлгээ хийхээр их мөнгө зарцуулдаг бол Ethereum энэн дээр ингээд дахиад дээдлэлтэн дахиад нэг layer буюу давхраг үүсгээд тэгээд Ethereum аюулгүй байдлыг ерөнхийдөө ашиглаад давхар арилжаанууд хийх боломжтой team chain blockchain-ыг ерөнхийдөө layer 2 гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр team layer 2-өөс дээр гарах боломжууд бас ерөнхийдөө байгаа. Алин дээр нь гарахаа хэлээгүй гэхдээ аль нэгэн дээр нь заавал гарна гэсэн team мэдээлэл хийсэн байгаа даа. Тэгэхээр өмнө ч гэсэн би Bancor дээр маш буулж байдаг байсан. Тэгээд саний апдейт бол бас үнэхээр гайхалтай юу гэдэг нь те. Хүний санаанд оромгүй бас гой юмнуудыг бас ерөнхийдөө ярьж гин. Тэгэхээр энэ удаагийн пуужиндах цаасаар албаасаа BNT-г сонгож гин. Тэгээд давхараас мэдээж Poop-ийн farming эхэлж байгаатай холбоотойгоор миний бодлоор Poop дээр ч гэсэн нэлээд буулж байгаа хувьдаа бол тэгэхээр бид нэр өөрсдөө ч гэсэн Poop-ийн зах зээл дээрээс нэмж худалдаж аваад дахиад farming дээр багаараа бид нар бүгд оролцоод явна. Тэгээд манай сонсогчид бүгдээрээ өөрсдөө Poop-ээ те ямар зоостой нийлүүлэх вэ гэдгийг шийдээд өөрийнхөө мөнгийг бэлдээсэй гэж бас хүсэж байна. 3 өдрийн өглөө 9-оос Монголын цагаар орой 11-ээс бүгдээрээ Poop-ийн farm дээр уулзцгаая. Yes sir. За тэгээ бидэнтэй хамт байсан баярлалаа. Like, share, subscribe хийгээд дараагийн дугаараар уулзцгаая. За баярлалаа.